завгүй өдрүүдийг өдөж буй хайрт найз та. Сайн уу? Хайрт найз минь чамд энэ захиа очих өдрийн мэнд хүргэе. Гадаа нар мандаж цэнхэр харагдаж байж ч магадгүй. Эсвэл бороо цаас орсон сэрүүхэн өдөрч байж магадгүй. Бүр эсэргээрээ нэг өдөр дуусаж өөр нэг өдөр эхлэх шүн донд болчих байж магадгүй. Ямартай ч чамайг сайн байгаа гэдэгт итгэлтэй байна. Миний өдрүүд яах вэ? Нэгэн хэвийн мөртлөө сэтгэл ханамж дүүрэн өнгөрч байна. Эрүүл мэндтэй ч гэсэн сүүлийн үед анхаарч хоол хөдөлгөөнөө зохицуулан сэтгэл санаагаа арчилж тордон нэгэн бодлын бас л чам шиг завгүй өдрүүдийг өнгөрүүлж байна. Чиний ажил дүр сайн уу? Гэр бүлийнхэнтэйгээ уулзаж цагийг өнгөрүүлж байгаа биз дээ? Чи нөгөө хин гэд ярьж байсан зүйлээ хийж байгаа юу? Цариглаад хийвэл их сонирхолтой санаа байсан шүү. За тэгээд чи минь өөртөө хэрэг зав гаргаж байна да. Хизээ хамгийн сүлд өөрийн хийхийг хүссэн зүйлээ хийсэн. Хизээ хамгийн сүлд шин эсвэл өөрийн хамгийн сайн хийдэг жороор хоол хийж амьдрахын эзэн бэ. Хизээ хамгийн сүлд ажилласаа эсвэл сургуулиасаа тарж ирээд санаа амар юу ч бодохгүй үзмээрсэн киног үзээ суусан бэ. Эдгээр асуултыг уншаад магадгүй чи би завгүй байсан штэ гэж хэлэх байх. Ажил сургууль гэж завгүй. Амьдрахын тулд идэх хоолоо олох гэж завгүй. Чухал ажлууд амжуулах гэж завгүй гэх маш олон шалтгаыг чи тоочих биз. Учир нь чи амьдрах гэж завгүй байсан юм чинь. Би чамайг зэмлэхгүй. Угаасаа бид нар чинь ийм л нэг юм амьдарч байгаа юм чинь. Энэ 100% чиний буруу биш. Гагцхүү ганц л зүйлийг чи сайн ойлгох хэрэгтэй. Энэ бол чиний бие. Сэтгэл зүрх, оюун ухаан. Аль нэг нь байхгүй болох тэр үед чи бусдыг эсвэл нийгмийн буруу гэж буруутгаад юу ч болж талаахгүй. Яагаад гэвэл чиний бие бол чамд байгаа цорын ганц өг хөрөнгө, эрдэнэт зүйл. Тийм ч учраас чиний өг хөрөнгө, эрдэнэт зүйлд ямар нэг зүйл болоход чи л хариуцлага хүлээн. Хичнээн гадны нөлөөтэй болсон зүйл байсан ч гэсэн. За тэгээ магадгүй чи намайг хатуу ширүү үг хэллээ гэж надад гомдох байх. Гэхдээ энэ бүгд чиний төлөө гэдгийг битгий мартаарай. Чи аз жаргалтай байх нь чамайг сунаж унатлаа ажиллаж эсвэл дургүй зүйлээ төвчж хийсний дараа гарч ирдэг үр дүн байх ёсгүй. Чи л хүсвэл хизээд аз жаргалыг мэдэрч чадна. Түүний тулд чи өөрийн ялвааг харах өнцөг болон өөрийн сэтгэл хөдлөлтөд анхаарах нь чухал. Өөртөө цаг гарч миний захааны ихэнд асуусан зүйлсийг хийгээд үзээрэй. Өөрөө өөртөө болцоонд явахыг миний зүгээс санал болгож байна. Нэг амралтын өдрөө өөрийн хийх дуртай зүйлсийг хийхээр төлөвл. Болцооны төлөвлөгөө гаргаж тухайн өдрөө хүлээн сэтгэл тогтлон суух сайхан биш гэж үү? Би л аяллаа төлөвлөгөө гаргах дуртай. Өдрөө тоглоод интернетээр байрлах газраа хайж юу хийх, юу идэх бүгднгийн төлөвлөн. Ямар гой газар үзэж, гой зүйлс хийж болох гэхээс сэтгэл тогтлон төлөвлөгөө зохиох үедээ л аль хэдийн аз жаргалтай болчихсон байдаг юм. Хэрэг чи надад итгэхгүй бол туршаад үзээрэй. За өөр нэг санал болгох зүйл нь гой хоол идэх. Ямар хүн гой амттай хоол идчихэд ууртай байгаад байх үлээ те. Боломжтой бол гоё ресторанд очиж болох хэдий ч нэгэнд боломж алдсных өөрөө хийвэл бүр хөвгчлөлтэй биш гэж үү? Болж өгвөл найз нөхөд
Эсвэл гэр бүлийнхээндээ зориулж хийгээд хамтдаа холлохч бас муугүй санаа шүү. Хамгийн гол нь чи шинэ гой хоолыгээ сурчих нэ шүү дээ. За тэгээ дахиад зөвлөгөөнүүд зөндөө өгмөр байвч энэ удаагийнхаа захиаг энд хүргээд дуусгая гэж бодлоо. Хамгийн сүүлд нь хэлэхэд чамайг өөрийгөө аз жаргалтай болгож чадна гэдэгт бүрэн итгэж байна. Өөрөө хийж чадах зүйлийг бусдаас харж цагаа битгий өрөөрэй. Чамд аз жаргал өгсөн ёрой. Чиний итгэл танд пандагаас. Жич. Дахиад бичих болохоор намайг дагахыг хүсье. 2020 оны 10 сарын 11-ний өдөр Ням гараг. Баяртай.